За сайн байцгаана уу? Өнөөдрийн хичээлээр хэдүүлээ Ческа Абецада буюу чех хэлний цагаан толгой үсгүүдийг сурцгаая. За ихэнд харагдаж байгаачлан чех хэлэнд хачек, чарка болон кроушек гэдэг тэмдэглэгээнүүдийг үсгэн дээрээ нэмэж өөр үсэг дуу аваа бүтээдэг байгаа. За хачек буюу нэг юм дээрээсээ доошоо болоод эргээд дээшээ нэг тийм болдог тэмдэглэгээ байгаа. За хачек орсон үг хрушка. Эс үсгний дээр хачек нэмээд иш үсэг болгож байгаа гэсэн үг. Дараагийнх нь мунш буюу з үсгэн дээр хачек нэмээд ж үсэг болгож байгаа. За харин чарка дээр болохоор зүгээр нэг юм зураас. За харин энэ дээр болохоор за эхнийх нь үг такинек гэж байна. Такинек. Энэ болохоор и үсгэн дээр чарка тавингууд урт олдож хувирч байгаа гэсэн. И болоод. Дараагийнх нь банан буюу а дээр чарка нэмээд урт а болгож байгаа гэсэн үг. За дараагийнх нь кроушек гэж байгаа. Энэ л хороо бөөрийн хийгүүр тэмдэглэдэг. Жижигхэн бөөрийн хийгүүр. За эхний үг дүүм. За кроушек нь бас урт болгодог. Гэхдээ энэ зөвхөн у үсгэн дээр л бичигддэг байгаа. Дараагийнх нь рүүшэ. Бас у үсгийг дээшээ уртсгаж байгаа гэсэн үг. За одоо хэдүүлээ чех хэлэнд байдаг бүх цагаан толгой үсгүүдийг уншаад сурцгаая. А Б Ц Ч Д Г F G H H I J K L M N Н О Кв П Р Ш С Ш Т Ке У В X И З Ж. За чех хэлэнд яг энэ чаркатай болон кроушектэй үснүүдээ хасах юм бол чех хэлэнд нийт 36 үсэг байдаг цагаан толгойд нь. За дөрөвний харсанчлан за энэ х үсгэн дээр жишээ аваад хэлье. За энэ дээр зөвхөн зүгээр х үсэг байх юм бол ха буюу жоохон бүдүүнээр дуудаж өгнө. Харин урдаа ц т х ц үсэг тэгээд х үсэг нэлээ х болохоор жоохон зөөлхнөр дуудаж өгдөг байгаа. За ахад ямарч үзүүлье. Ха х нэг нь бүдүүн, нэг нь нарийнхан гэсэн үг. За энэ хоёр и үсгэн дээр бас адилхан нэг нь монголоор хэлбэл у үсгийн и, нөгөөх нь зураас и байгааз. За энийг за зураасан ийг мняка и гэж тэмдэглэдэг байгаа. Харин у үсгийн ийг твэрдэ и гэж хэлдэг. Хатуу и зөөлөн и гэж нэрлэдэг гэсэн үг. За тэгэхээр зураасан и буюу мняка ин зөөлхөн и гэж аавахаар зөөлхөнөөр хэлэгддэг гэсэн үг. Харин твэрдэ и буюу у үсгийн ийг хатуу и гэж хэлэгдэж байгаа учраас хатуугаар хэлэгдэнэ гэсэн үг. Одоо нэг нь и жоохон бүдүүнээр, нөгөөх нь и гэх мэт жоохон нарийнхнаар. Үгэн дээр жишээ аваад хэлэх юм бол арай ялгаатай сонсогддог байгаа шүү. Богино дуудлагад их шигүүд. А, Э,
И О У. Харин урт дуудлага тэгшгүүд А И О У. За чи хэлний эгшгүүдийг харж байгаачлан нийт 6 эгшигтэй. За Монголд болохоор 7 байдаг тийм ээ. Тэгтээ Монгол ганцхан ширхэг ий байдаг. Урт нь богино хэлэх юм бол ганцхан ширхэг ий байдаг. За Монголоохоос ялгаатай гэх юм бол О болон Ө үсэг байхгүй байгаа гэсэн үг чи хэлэнд. Эгшиг байхгүй гэсэн үг. За дараагийнх нь хатууд дуудлагат гийг үл өгчүүдийг хэл үздэхээ. Б Д Х Х К Р Т Н Ф Л М П С В З. За одоо харин зөөлөн дуудлагат гийг өгчүүд. Ж Ш Ч Ж Г К Н Ц Ё. За өнөөдрийнхөө бичлэгийг дуустал нь үзсэнд баярлалаа. Өнөөдрийнхөө бичлэгийг үзлээ. Чи хэлний цагаан толгойн үсэг үзлээ. Дараагийн бичлэгээр уулзцгаая. Түр чао.